буюу одоо social impact гэж нэрлэдэг гэсэн энэ дөрвөн бүлэгт хуваагаад за оноожуулж авч үзсэн. Ингээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан нийт 149 хөгжлийн төслүүдийг салбар, бүс, санхүүжилт, ач холбогдол, бэлэн байдал зэргээр нь үнэлэхэд төслийн хэрэгжилтийг харах юм бол 149 төслөөс 105 төсөл буюу 70% нь хэрэгжиж эхлэегүй байна гэдэг ийм дүгнэлт бол гарсан. Төслийн бэлэн байдлыг харгал зүй үзэхэд техник эдийн засгийн үндэслэлтэй 85 төсөл, техник эдийн засгийн үндэслэл байхгүй 54 төсөл, тэзүү шаардлагагүй 2 төсөл, тэзүү тодтгол хийгдэж байгаа 8 төсөл байна. За санхүүжилтийн их үүсвэрээр нь ангилах юм бол улсын болон орон нутгийн төсвөөс 44 төслөө санхүүжин, гадаад зээл тусламжаар 26 төсөл, төр үеийн түншлэлээр 17 төсөл, холимог их үүсвэртэй 15 төсөл, санхүүжилтийн их үүсвэр огт шийдвэрлэгдээгүй 22 төсөл байна гэсэн дүгнэлт гарсан. Улсын төсөв туссан байдлаар нь авч үзвэл 2025 оны улсын төсөвт 13 төслийн санхүүжилт суулсан, 26 оны улсын төсөвт 14 төсөл бол суусан байгаа. За энэхүү төслүүдээр энэ аргачлалын дагуу үнэлгээ хийгээд тэргүү ээлжинд хэрэгжүүлэх нийт хөгжлийн төслүүдээ бид одоо ингээд тодорхойлж байна. За 2-7 хоногийн өмнө засгийн газрын хурлаар 14 мега төслүүдийг мөн одоо энэ аргачлалын дагуу үнэлсэн. Энэ удаа 149 төслийг бол үнэлж байгаа. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт бол өөрөө смарт буюу хэмжигдэхгүй, тодорхой хүрч болгоо цаг хугацаатай бодиттой байх хэрэгтэй. Энэ шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд бид нэр 5 жилийн чиглэлийг 5 жил тутам баталдаг. 2021 онд баталсан. Одоо энэ 5 жилийн чиглэл энэ оны 12 сарын 31-нд дуусгар болж байгаа. Ингээд 10 дугаар сарын 31-нд эх 5 жилийн үндсэн чиглэлийг их хурл дүргэн мэдүүлнэ. Тэгээ төрийн ажил бол тасралтгүй одоо хуулийнхаа дагуу явагдаж байгаа гэсэн. Ингээд энэ 5 жилийн чиглэл дээр суурилсан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө жил бүр баталдаг хуулиар. Ингээд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төслүүдээс алийг нь улсын төсвөөр санхүүжүүлэх вэ? Алийг нь төрийн хөгжлийн төслөөр санхүүжүүлэх вэ? Алин дээр нь санхүүжилтийн одоо шинэ их үүсвэр олох вэ гэдгийг засгийн газар гүйцэтгэх засаглал бол өөрөө шийдвэрлэж явдаг ийм л механизмтай. Тэгэхээр бид төлөвлөгөөгүй, тодорхойгүй, ач холбогдлоор тэргүй ээлжинд ирэмблэгдээгүй олон төслүүдийг одоо ингэж жилийн төлөвлөгөөнд тусгадаг байдлаас бол салах ёстой. Тэгэхээр хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, хяналт, мониторингийн чиг үүргийг за тэргүй шалрал сайд, эдийн засгийн хөгжлийн сайдын хувьар бас эрхэлж байгаагийн хувьар яг энэ 5 жилийн чиглэлийн нийцүүлсэн жилийн төлөвлөгөөгөө батлаад жилийн төлөвлөгөөнд тусгадаагүй төслүүдийг улсын төсөв тусахгүй гэдэг байр суурийг барина. Энэ жил улсын төсөв 76 төслийн тодорхой санхүүжилт суулсан бол 50 төсөл дээр нь жилийн төлөвлөгөөнд туссан 50 төсөл огт санхүүжилт тодорхойгүй байсан учраас бид төр хувийн түншлэлийн хуулийг төсвийг дагуулж барьсан. Энэ 50 төслийг төр хувийн түншлэлээр явуулна. Төр хувийн түншлэлийн шинэ хууль батлагдсанараа аймаг орон нутагт үе шатуудыг нь багасгасан буюу нутгийн өөрөө удирдах байгууллагууд төсөв санхүүжилт, гадаадын одоо зээл тусламж, бусад одоо хэлбэрүүдээр санхүүжилтээ ирж хаах энэ болцоог аймаг орон нутагт бол олгож байна. Ингэснээрээ жилийн төлөвлөгөө одоо бүрэн дүүрэн биелэлээ олноо. Эргээд энэ хянах үүрэг нь одоо нэг салбарын аамд тариалагдж байгаа учраас эргээд хяндаг. Хяналт нь одоо эх жилийн 5 жилийн чиглэлийг бид нар сая шинжилгээ ухааны академийн баг чуулганаар хуралдаанаар хэлэлцүүлсэн, их чуулганаар дэмжигдсэн. Тэгэхээр эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар индексүүдийг үнэлж байгаа. Жишээ нь эдийн засгийн хөгжлөөний индексээр эхний 60 байранд орно гэдэг бол манай эх 5 жилийн чиглэл. Тэгэхээр эргэжил 4 байраар урагшлана. 4 байраар урагшлуулахад аль ямар хувь нэмрээ оруулах вэ гэдэг дээр нь ийм индикаторуудыг тавьж өгч байна. Ингээд хэрэгжсэн хэрэгжээгүй тэр зорилготой хүрсэн хүрээгүй гэдэг байдлаар төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудыг одоо үнэлнэ. Тэгээ KPI-г бол төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байна. Тэгээ хуулийнхаа хугацаанд Монгол Улсын засгийн газар одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар нэгэн одоо тоглолт саад байхгүйгээр хуулийн хугацаанд ажил өрнөж байна. Эх 7 хоног засгийн газрын хурлаар эх Монгол Улсыг хөгжүүлэх эх 5 жилийн чиглэлийг хуулийн хүрээнд засгийн газар танилцуулаад их хурл руу энэ оны одоо энэ сарын төгсгөлд өргөн мэдүүлнэ гэж бас хэлж болно. Монгол Улсын засгийн газар эх оны төсөв. За дээрэс нь төсвийн хүрээний мэдээлэл 26-аас 27 оны төсвийн төсөөллийг хуулийг их хурлд өргөн мэдүүлсэн. Одоо хэлцүүлэг өрнөж байна.
Тэгэхээр тэр хүүхдийн мөнгөтэй холбоотой ямар нэгэн хассан зүйл огт байхгүй шүү дээ. Нэгэнт засгийн газар бол бодлогоо гаргаад төсвөө өргөн мэдүүлсэн. Одоо бол их хурл хилцэж байна. Их хурлын ажлын хэсэг гараад тэгээд одоо их хурлаар батлагдаад явах байхаа гэж бодож байна. Тэгээд засгийн газар бол хуулийнхаа хугацаанд гүйцэтгэх засаглал ажлаа хэвэн явуулж байгаа гэдээ хэлье. За баярлалаа.